Сайн бацхан өөр Уна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан хэргийг ярих гад бэлтгэлээ. 2024 оны 4-р сарын 1-ний өдөр Солонгосын Кёжэд амьдардаг нэгэн ээж маш төвшөөртэй утасны дуудлага хүлээж авдаг. Утасны цаанаас сонсогдсон үгс нь ээжээ гуйж байна, нааша хурдан хүрээд ирээж Синжин намайг аимшигтай зодчихлоо гэж хэлдэг. Уйлан байж тусламж гуйж байсан тэр хүн болохоор 21 настай И Хюжин гэдэг охин байгаа. Энийг сонсоод бол ээжийнхэн зүрх пал хийж юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал утасны цаанаас өөр нэг хүний дуу гарсан нь Ким Сүнжинийх байсан. Байна уу И ихчээ, Хюжиний нүүрний зүүн тал нь нилээд хавдчихсан байна. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлдэг. Тэгээ түүний хувьд болохоор согтуу байсан бөгөөд юу ярьж байгаа нь мэддэхгүй. Яриа нь бол ингээд ээдрээд исэн. Ээж нь шууд луудлагыг амгцаа маш их сандарсан учраас охиныхоо амьдардаг байр руу машина барин дахин охиныхоо байранд очоод маш их өвдөлж мэдэрч байна гэж хэлсэн охиноо аваад шууд мэдээж яаралтай эмнэлэг рүү очдог. Хюжиний биеийн байдал бол нэлээд хүндээсэн бөгөөд түүний нүүрний зүүн тал бүхэлдээ хавдаж нүднийх нь цусны судснууд нь хагарсан байсан. Түүнчлэн хүзүүн дээр нь боолтын тодорхой мөрнүүд үлдсэн байсан. Бас баруун хөл өвдгнөөсөө эхлээд хөлийн үзүүр хүртлээ бүхэлдээ хөхөрлөлтөөр бүрхэгдсэн. Энэхүү гэмтлүүдээс гадна Хюжиний оншин тархины гэмтлийн гаралтай хатуу хальсанд орох цус харуулт гэсэн онш байсан. Тэгээ энэ болохоор өөрөөр хэлэх юм бол тархинд нь цус харуулт үүссэн байна гэсэн үг. Охины биеийн байдал маш хүнд байсан болохоор эмчнэр түүнийг сэхэн амьдруулах тасагт шилжүүлэх талаар хүртэл тэр үед ярилцжсэн. Азар түргэн шуурхай эмчилгээ хийсний ачаар охины биеийн байдал түр хугацаанд дэгдэх шиг болсон. Тэр хооронд Хюжин цагдаад бас өргөдөл өгж ярих боломжтой болж үгээрч зогсохгүй бүр найз нөхдөдөө хүртэл холбоо барьж ярьсан. Нүүрнийх нь хавдар баг багаар бууж хөхрөлтүүд нь баг зэрэг бүдгэрж эхэлж байгаа юм шиг байсан боловч гинт удалгүй тархины цус харвалтын дараа хүндрэлүүд илэрч эхэлдэг. Гинт охин уналт таталт өгж толгой нэрхэхээс гадна хий юм харж хий чимээ сонсож эхэлсэн. Ингээд удалгүй эцэст нь нэмлэг твцнээс хойш 9 дахь хоног буюу 4 сарын 10-ны шөнө маш харамсалтайгаар Хюжин амьсгал хураадаг. Үхлийн шалтгаан нь толгойдоо авсан гэмтлийн улмаас үүссэн цусны халдвар гэсэн онш байсан. Тухайн үед ахуулсан рентген зураг дээр түүний бие бол бүхэлдээ өрөвсөлтэй байгаа нь харагдаж байсан. Охиногийн талцсан аав ээж хоёрын хувьд бол бүр маш хүнд шокийн байдалд орсон. Тэгээд Хюжин охины амь насыг хөнөөсөн түүний найз залуу болох Сүнжин тэр хоёр бол 3 жилийн өмнө танилцсан хоёр байсан. Тэгээд маш удаан хугацаанд бол Сүнжин Хюжин охин сэтгэлтэй болсон гэд түүний араас хөөцөлдөж хэрэг болохоос 2 жилийн өмнө буюу 2022 оны 4 сард тэр хоёр бол албан ёсоор үерхэж эхэлсэн. Үерхлийнхаа ихэнх үед бол Сүнжин шиг халамжтай хүн байгаагүй. Охины цүнхийг байнга байрж явдаг, түүнийг байнга халамжилдаг, бүр гарных нь хумсыг хүртэл өөрөө байнга авч өгдөг байсан. Гэвч удалгүй тэрээр жинхэнэ төрхөө харуулж эхэлсэн. Үнэн дээр найз залуу Сүнжиний хувьд бол анханасаа л огцом ууртаа түрэмгий хүчирхийлэгч талдаа зан ааштай нэгэн байсан. Ахлах сургуульд байхдаа л энэ нь нилийн сурагчдын дунд ч гэсэн маш ууртай, гинт уурладаг гэдгээрээ алдаршчихсан тиймхүү байсан. Өөрөөсөө хамаагүй ахмад насны сургуулийнхаа хамгаалагч руу хүртэл хараалын үг урсгаж, сургуулийнхаа хэд хэдэн хүүхдүүдтэй зодтолж исэн ийм түүхтэй байсан. Таг хугацаа өнгөрөхөд найз бүсгүйгээсээ мэдээж нууж исэн тэр түрэмгий зан чанар нь бол илэрч эхэлсэн. Хюжинийг янз бүрийн хараалын үгээр хараадаг болж эхэлсэн байна. Тэг өөрийг нь хараагаа зогсохгүй бүр ууралсан үедээ заримдаа бүр аав ээжийг нь хүртэл хараадаг байсан. Тэг түүний энэ хүчирхийлэл бол хил амаар хязгаарлагдаагүй. Үерхэж эхэлснээсээ хойш 8 сарын дараа буюу 2022 оны 12 сараас эхлээд Ким Сүнжин охинд гар хурж зодож эхэлсэн. Үүнээс хойш энэ бие махбодын хүчирхийлэл нь бараг л өдөр тутмын зүйл шиг болж хувирсан. Тэг түүний хувьд бол найз охиноо зодоход ямар ч шалтгаан байгаагүй. Түүний сэтгэл санаа таагүй байх, эсвэл охин түүний баг зэрэг уурыг нь хүргэсэн зүйл өчүүхэн төдий хийх төдийд л шууд найз охиныхоо өснээс цулгааж, газар унгааж, цохиж нүддэг болсон байна. Сүнжиний хувьд бол 187 см өндөртэй 73 кг жинтэй залуу. Харин найз охин Хюжиний хувьд бол 165 см-тэй 52 кг-тай охин байсан. Сүнжин Хюжинийг байнга ингэж зодж байгаа нь бүр сүулдэ даамжраад хоёулаа байхдаа зоддог байсан бол сүулдэ бүр хүмүүс байхад хүртэл олон нийтийн газар хүртэл Хюжинийг зодж исэн. Тэгээд энэнээс нь болоод хүмүүс бүр цагдаад хүртэл мэдэгдэж цагдаа ирж тэр хоёрыг салгаж исэн тохиолдлууд ч байсан. Хюжинийг зодуулж байгааг мэддэг болсон найзууд нь түүнээс байнга Сүнжин
Хюжинээс салж түүнийг орхихыг зөвлөдөг байсан. Тэгээ Хюжин ч гэсэн өөрөө түүнээс салахыг бол нэлээд хүсэжсэн байгаа. Тэгээ хит удаа түүнээс салахаар оролцсон боловч Синжин хэрвээ чи надаас салах юм бол би чамайг алж иж санаа амарна гэд бүр их түүнийг дарамтлажсэн болохоор бас айгаад хэсэг салахгүй явсан. Тэгээд зодсныхоо дараа түүнийг ална гэж хэлснийхаа дараа ч юм уу хэд хоногийн дараа өөрөө буцаж Хюжин дээр ирээд уйлаад намайг уучлаарай, би дахиж хизээч ингэхгүй, би чамд маш их хайртай болохоор л ийм юм хийчлээ гэх мэтчлэнгээр ангуудыг бол гаргадаг байсан. Энийг нь бол Хюжиний найзууд ч гэсэн бүгдээрээ мэддэг болчихсон байсан. Хюжиний хувьд бол бүр нэг удаа утасныхаа дугаарыг солиод Синжинд салъя гэж хэлчихэд түүнээс зүхтаж нуугдсан. Гэвч Хюжин Синжин хоёр болохоор хоёулаа яг дундын маш олон найзуудтайсэн болохоор Синжин найзуудаас нь асуугаад маш хурдан түүний шин дугаарыг нь олоод авчижсэн. Хюжин охин болохоор их сургуульд орох юм бол түүнээс мултарч чадах байх гэж бодоод их сургуульд элсэж орсон. Тэгсэн чинь Синжин өөр сургуульд тэнцчихсэн байсан мөртлөнгөөсөө Хюжиний орсон сургуульд түүнийг дагаад ороод ирсэн. Тэгээ нэг сургуульд элсээд орчихсон болохоор дахиад л Синжинээс мултрах ямар ч аргагүй болсон. Найз залуугийнх нь тэнцсэн сургууль болохоор уг нь Хюжиний тэнцсэн сургуулиас хамаагүй өндөр оноо авч иж хордог сургууль байсан. Тэгээ өөрөө сонирхлоороо найз охиноо дагаад түүний сургуульд элсэн мөртлөнгөөсөө би чамаас л болоод энэ сургуульд ч орчлоо. Би өөрийнхөө тэнцсэн сайн сургуульд орж чадсангүй. Тийм болохоор чи намайг хариуцах ёстой гэх мэтчлэн Хюжинийг бас байнга дарамталж охины утсыг бол бүр байнга шалгаж ямар шин найзтай болсон, ангид чи ямар залуу байна гэх мэтчлэн бүх зүйлийг нь бол хяндаг байсан. Тэгээ ийм хөө байдлаар энэ хоёр үргэлж жагаад нэг удаа Синжин арх ус үедээ Хюжинийг бол бүр маш аимшигтай зодсон. Тэр үед болохоор бүр Хюжин өөрийнхөө сошиал хаяган дээрээ би найз залуудаа өдөр болгон зодуулж байна. Хамарныхаа нэг талын нүхээр амьсгалж чадахгүй байна. Нэг нүдэрээ ч гэсэн бараг харж чадахгүй байна гэх мэтчлэн үгсүүдийг бичсэн байсан. Тэгэд яг ингэж зодуулсныхаа дараа охин сургуультаа явж чадахгүй болж сургуулаасаа чөлөө аваад Кёжи арал дээр байдаг ээж аавынхаа амьдардаг гэр бүлийнхнийхээ амьдардаг гэрлөө цогтож очдог. Гэвч Синжин бол ямар ч эргэлзээгүйгээр өөрөө ч гэсэн сургуулаасаа гарч охиныг даган Кёжи руу амьдрах гад яваад оччихсон. За энэ хүртэл бол та бүхэн сонсоод яагаад эртгэн тусламж аваагүй бол яагаад төвчээд байгаа юм бол цагдаад яагаад хандаагүй болоо гэж бодож иж магадгүй. Гэвч Хюжиний хувьд болохоор цагдаад бүр 12 удаа хандчихсан. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Түүний гаргасан гомдлуудыг нь бол цагдаа нар тэр өдөрт нь л хаачаад исэн байгаа. Яагаад гэх юм бол энэ нь бол ерөөсөө зодуулсан зүйл биш байна. Дандаа харилцсан хоорондоо зодтолцсон байна гэсэн шалтгаанаар Хюжиний гомдлыг бол дандаа цагдаа нар хаагаад исэн. Тэгээ цагдаа нарыг яг тэр хоёрыг зодтолж явах үед нь очихоор Синжин дандаа маш өрөвдөлтөй царай гаргаад найз охин маань ингээ юм ууртай тэгээд над руу дайрсан болохоор би өөрийгөө хамгаалах гад ийм болгочихлоо гэх мэтээр өөрийгөө өмгөөлдөг. Тэнгүүт цагдаа нар болохоор яг тэрийг нарийн шалгахгүй дандаа өөрийгөө хамгаалах гэж гаргасан үйлдэл харилцсан зодоон зохион байна гэж үзээд тэр 12 удаагийн цагдаад хандсныг нь бүгднгийн хаачихсан байсан. Тэгээ хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 2024 оны 3 сарын 31-нд Кёжи удаа уулзаагүй найзтайгаа хамт гадуур гарч ганц хоёр хундаг зүйл ууж нэг газар сууцгаасан. Тэгсэн чи яг үүнийг нь болохоор түүний найз залуу Синжин бол мэдчихэд уурлан хоёрын үерхлийн 3 жилийн ой болох гэж байхад чи яагаад өөр найзтайгаа гадуур гараад байгаа юм бэ гэж түн рүү ууралсан. Тэгээд энэ найзтайгаа уулзгаа шууд зогсоогоод надтай уулзаа гэд найз залуу нь Хюжинийг дуудсан. Энэ үед болохоор охин татгалзаж үгүй би чамтай уулзахгүй, чамтай уулзах юм бол одоо дахиад чи бит хоёрын хооронд хэрүүл болоод чи намайг зодох юм болно гэд хэлсэн. Тэгээ яг энэ үедээ болохоор Синжин бас өөр айрх уучсан нэлийн согтуу байсан. Тэг Хюжин бол найз залуугаа согтуу байхдаа бүр илүү ууртай болдог гэдгийг нь мэддэг учраас очихгүй гэж бол гүрэж исэн. Тэгтэл нь бол түүнийг уулзахгүй гэдэгт нь улам илүү уурлаж түүн рүү маш олон удаа уцтаж янз бүрийн охиныг доромжилсан мессежүүдийг тасралтгүй түүн рүү явуулж исэн. Тэгээ эцэст нь найзтайгаа ярилцаад Хюжин ер нь бол салах хэрэгтэй байна гэд би цаашдаа чамтай дахиад хамт байж чадахгүй нэ хоёлаа чи ихнээсээ салъя гэж мессеж бичээд тэгээ дугаарыг нь блоклчихсан. Тэгээ тэр өдрөө болохоор Хюжин найзтайгаа хамт сэтгэлээ сэргээхийн тулд шөнийн клуб орж тэндээ хит хитэн уух зүйл уугаад тэгээ шүн дунд гэртээ хараад унтсан байгаа. Хюжинийг ингэж явж байгаа хоорондоо бол түүний найз залуу түн рүү шүнжэнгөө бүр маш олон удаа залгаж маш олон мессежүүдийг бичсээр л исэн. Гэхдээ охин бол утсыг нь блоклчихсан байсан болохоор түүнд бол ямар ч тийм мэдээлэл ирэхгүй байсан. Тэгж жаад үүрийн 3 цаг 43 минут орчим Синжин өөр хүний дугаараас чи яг одоо надтай уулзахгүй бол би чамайг ална гэсэн
мессежийг бичсэн. Тэгтэн Хюжин бол мэдээж ямар ч хариу өгөөгүй. За тэгээ өглөөний 7 цагт болохоор Сэнжин Хюжиний амьдардаг байр руу очсон байгаа. Тэгээ байрных нь хаалганых нь кодыг нь мэддэг байсан. Тэгээ кодыг нь оруулаад гэрлүү н орсон чинь Хюжин гэртээ унтчихсан. Тэгээд харсан чинь нөгөө Хюжиний гарт клуб орсон, шөнийн клуб орсон. Таксных нь бугуйчин зүйлттэйсэн. Тэгээ тэрийг хараад Сэнжиний уур бол бүр дээд зэгтээ хурч шууд л охины дээр гарч суугаад түүнийг бол нүүрлүүн 3 удаа цогсон. Дараа нь хүзүүг нь маш чанга боож дээш нь татаад чи намайг хуурсан байна. Чи яагаад шөнийн клуб орж байгаа юм бэ? Ямар залуучуудтай уулзсан гэж орилж эхэлсэн. Тэгтэн болохоор Хюжин би чамаас салчихсан штэ. Одоо чамд ямар ч хамаагүй гэд хэлсэн. Тэгтэн Сэнжин Хюжиний толгоор бол бүр маш хүчтэй зогсон байна. Тэгээ энэ цохилтоос болоод Хюжиний ухаан баларсан. Гэвч Сэнжин бол огт зогсоогүй. Хөл рүү нь маш олон удаа өвшөглөж дээр нь гарч суугаад нүүрлүүн дахин алгацаар л исэн. Хэсэг хугацааны дараа Хюжин ухаан оронгууд түүнийг дахиж боогоод ухаан алдуулаад дахиад гэнгүүт нь боож ухаан алдуулаад гэх мэтчлэг энийг олон удаа давтаж энэ хүү зодуур бараг 30 минут орчим үргэлжилсэн. Тэгж жагаад Сэнжин хэсэг завсарлах үед нь охин утсаа арай хийж аваад тэгээд ээж рүүгээ залгаж тусламж гуйсан нь тэрээсэн. Тэгээд ээж рүүгээ залгаад тусламж гуйсны дараа бол Сэнжин гинт ухаан орсон юм шиг уучлалтгүй Хюжиний өмнө бол бүр уйлжсэн. Тэгээд ээж нь яаралтай охиноо авах гээд ирэхэд ч гэсэндээ тэр найз залуу нь гэрт нь уйлаад сууж исэн. Найз охиныгоо бүр ийм аимшигтай болсон зодсныхоо дараа ээж нь Хюжинийг эмнэлэг рүү аваад явсны дараа Сэнжин зүгээр л найз охиныхоо гэрт үлдээд унтсан. Хюжинийг 4 хоногийн турш биеийн байдал маш хүнд байх үед Сэнжиний аав Хюжиний ээж рүү залгаад эмчилгээний зардалтанд зориулаад 13 сая воныг өгөх гэсэн юм аа. Тэгээд хүүг минь цагдаад бити өгөөч гэж ээж рүү нь холбоо барьж исэн. Ээж нь бол мэдээж хүлээж аваагүй цагдаад хүүг нь өгнө гэдгийг хэлсэн. Тэгээд уцаар ирснээс хойш бол удалгүй 4 сарын 10-ны шөнө маш харамсалтайгаар Хюжиний биеийг муудаж амь насаа алдахад хүрсэн. Ээж нь болохоор цагдаад Сэнжинийг өвчгсөн байсан болохоор мэдээж Хюжинийг нас ормогц цагдаа нар бол түүнийг баривчилсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь баривчлагдаад 8 цагийн дараа бол Сэнжин суллагдчихсан. Тэгээ яагаад суллагдсан бэ гэхээр прокурорын газраас энэ хэргийг тийм ч яаралтай тулгамдсан хэрэг гэж үзээгүй. Хөл бүтэн хүний амь нас үргэлжчихэд хахад тэд түүнийг оргон зайлах эсвэл нотлох баримтыг устгах аюулгүй гэж үзсэн болохоор суллалсан байгаа. Түүнээс гадна анхан шатны задлан шинжилгээний хариун дээр прокурорууд Сэнжиний аллах зодон болон Хюжиний үхлийн хооронд шууд шалтгаанд холбоо харагдахгүй байна гэж үзсэн явдлаасан. Тэгээ энэ үед нь болохоор цагдаа нар бол мэдээж шууд эсэргүүцэл үзүүлэн охины биеэс эдийн шинжилгээг дахин наривчлан авах хэрэгтэй, 2 дахь задлан шинжилгээ хийх шаардлагатай гэж шаардсан. Тэр хооронд бол Сэнжин гадаа ирэх чөлөөгөө идэлэн, зугаацаж, арх ууж, компьютер тоглоом тоглож, караоке ороод хэвийн хүн шиг л амьдарч исэн. Найз охин нь 8 насаа алдчихад байхад. Тэгээ мэдээж бол түүний энэ хүү ирэх чөлөө удаан үргэлжлээгүй. Сар орчмын дараа 2 дахь наривчлсан задлан шинжилгээний хариу нь гарч охины үхлийн шалтгааныг халдлага зодооны улмаас үүссэн тархины гэмтэл гэж албан ёсоор залруулан тогтоосон. Цагдаа нар үүнийг л хүлээж исэн учраас Сэнжинийг бол шууд л баривчилсан. Түүний санамсаргүйгээр хүний амь нас хохироосон мөрдлөг, мөшөглөг хийсэн болон хүний эзэмшил газарт зөвшөөрлгүй нэвтэрсэн гэх зүйл ангиудаар ялалж түүнийг бол баривчилсан. За тэгээд тухайн оныхоо 11 сард анхан шатны шүүхүрл болсон. Гэвч тэрээр эцсээ хүртэл өөрийгөө хамгаасаар л байсан. Хюжинийг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан тул охины үхлийг эмнэлгийн алдаа байсан дахин шалгах хэрэгтэй гэх мэтчлэн маш утгагүй тийм зүйлсүүдийг ярьж исэн. Бурууг бол ерөөсөө өөр дээрээ тохгүй бусад руу чигчээсэн гэсэн үг. Гэвч задлан шинжилгээний хариу охины үхлийг зодоонтой шууд холбоотой гэж үзсэн. Тэгээ шүүхээс болохоро хүний амь нас хөнөөсөн бас дагаж мөрдөх хүний эзэмшил газар руу зөвшөөрлгүй нэвтэрсэн, гэрлүүн зөвшөөрлгүй нэвтэрсэн гэдгээр түүнд 12 жилийн хорих ялыг оноосон. Хюжиний амьдрал бол 21 наснда төгссөн. Хюжиний хувьд сувилагч болохыг мөрөөддөг байсан ч Сэнжин дараа хяналт олон зодуур нүдээр хүчирхийллийн улмаас сургуулаасаа гарч түүний хүсэл мөрөөдөгдөж богдоод тэгээд үүнээсээ хойш удалгүй найз залуугийнхаа гартал бүр үнэхээр харамсалтайгаар зэрлэгээр зодуулж амь насаа алдсан байгаа. Гэвч Сэнжиний хувьд бол 12 жилийн ялаа аваад 33хан наснда шоронгоос буцаж гарч ирд нийгэмд буцаж ирээд тэгээ ер нь бол энгийн хэвийн хүн шиг амьдралаа үргэлжлүүлээд явах боломжтой болно гэсэн үг байгаа. Энэ бол бүр үнэхээр харамсалтай. Тэгээ миний хувьд болохоор яагаад Хюжин хаалганыхаа
кодыг өөрчлөөгүй байсан болоо гэдэг нь бол надад маш харамсалтай санагдсан. Хэрвээ тэр өдөр хаалганыхаа кодыг өөрчилж өгсөн байсан бол магадгүй Сэнжийн гэрлүү н орж чадахгүй ч байх байсан бах магадлалтай. Гэхдээ мэдээж Хюжинээс салахгүй түүнийг байнга мөрдөж мөшгөж зоддог байсан болохоор цагдаа нар л арга хэмжээ аваагүй болвол хизээ нэг өдөр энэ хэрэг гарах нь бас магадгүй тодорхойч байсан байх магадлалтай. За тэгээ та бүхэн энэ хэргийг юу гэж бодож гин? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Ингээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.